За өнөөдрийн бичлэг дээр шидэт мухлаг номын талаар ярих болно. Номын зохиолч маань ядуусын хорооллоос гаралтай жигсэн хэрхэн мулт соётон болж чадсан. За мөн Стэнфордын мэдрэлийн мэс засалч болтлоо юу үзэж тулсан бэ гэсэн өөрийнхөө амьдралыг бичсэн, намтарчилсан ном байгаа. За мөн энэхүү номон дээр тархиа дахин 100% шинээр програмчлаад хүсэл мөрөөдлөө зорилгоо бодит болгох дөрвөн алхмыг бол энэхүү ном дээр маш тодорхой зааж өгсөн байдаг. За ном маань бол ерөнхийдөө 3 бүтцтэй. Нэгдүгээр бүлэг дээр бол шидэт мухлаг гэсэн бүлэг дээр зохиолч маань өөрийнхөө хүүхэд насны амьдралын талаар бичсэн байдаг. За мөн 12 наснда зуны амралтаараа Рут гэдэг эмээтэй уулздаг. За энэ эмээ бол түүнд хүслээ бодит болгох дөрвөн алхамд аргыг зааж өгдөг байгаа. Тэгээ хоёрдугаар бүлэг дээр бол тархины нууц гэсэн бүлэг дээр зохиолч маань өөрөө энэ тархиа ашиглаж зорилгодоо хүрэх гэсэн энэ дөрвөн алхамд аргыг хэрэгжүүлээд ядуу хүүгээс бүр Стэнфордын их сургуулийн мэдрэлийн мэс засалж за мөн 75 сая долларын хөрөнгөтэй баян болж байгаа энэ үйл явцынхаа талаар бичсэн байдаг. Тэгээ хоёрдугаар бүлэг дээр бол тарих бол үнэхээр хүссэн зүйлээ та хүсчилж чадах юм бол бодит болгох агуу хүчрхэг идэм а гэдгийг бол хоёрдугаар бүлэг дээр өөрийнхөө амьдралаар батлаж харуулдаг. За гуравдугаар бүлэг дээр бол зүрхний нууц гэсэн бүлэг байгаа. Тэр нөгөө хүслээ бодит болгох дөрвөн алхмынх нь гуравдугаар алхам нь зүрх сэтгэлээ нэ гэсэн арга байдаг байхгүй юу. Гэхдээ номын зохиолч маань бол энэ дөрвөн аргыг сурж байхдаа өөрөө дөнгөж 12 настай байсан. Тэгээд насанд хүрээд амьдрал руу орсон ч гэсэн аль хэзээний хүслээ бодит болгох аргыг сурчсан байсан. Тэгээ хүслээ бодит болгож чадаж байгаа учраас өөртөө ирдэж бардсан тийм бардан болчихсон. Тэгээ яг тэр зүрх сэтгэлээ нэ гэдэг алхам нь яг юу юм бэ гэдэг тэрний учрыг олохгүй явсаар байгаад сүулдэ асар их баяжсан ч гэсэн ингээд дотроо юм хов хоосон, гэр бүл нь салчсан, охиноо одоо ингээд өнчрүүлчихсэн. Тэгээ сүулдэ бүр ингээд дампуурсан тухайгаа 3 дахь бүлэг дээр бичсэн байдаг. Гэхдээ 40 гаруй наснда ингэж дампуурсныхаа дараа яг энэ зүрх сэтгэлээ нэ гэдэг нь юу байсан бэ гэдгийг бясалгаад ойлгоод тэгээд яг чинхэн зүрх сэтгэлээ ингээд нээж байгаа тухай 3 дахь бүлэг дээр гардаг байгаа. Тэгээ 3 дахь бүлгийн дүгнэлт хэсэг дээр бол энэ тарих гэдэг бол бидний ингээд хүслийг, зорилгыг биелүүлэх асар их хүчтэй зүйл бол тарих мөн. Гэхдээ зүрх сэтгэл гэдэг бол луужин юм аа. Та өөрөө ингээд тарихаараа нэг зүйлийг асар хүчтэй хүсэж байсан ч гэсэн тэр зүйл чинь үнэхээр танд сайн юм уу, муу юм уу гэдгийг зүрх сэтгэлээ сонсож байж, зүрх сэтгэлээ дагж байж, энэ луужингаа харж байж ингээд мэдэх боломжтой. Тийм учраас тарих зүрх хоёрыг ингээд хослуулж байж, тарихны агуу хүчийг зүрх сэтгэлийн энэ нинжин сэтгэлтэй өөрийгөө болон бусдыг хайрлах, бусдад туслах гэсэн энэ нинжин сэтгэлтэй хослуулж байж л амьдрал дээр жинхнээсээ ад жаргал амар амгалан мэдрэх боломжтой юм байлээ гэдгийг ингээд 3 дахь бүлэг дээрээ бас бичиж өгсөн байдаг. Тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр энэ 3 бүлгийн талаар дэлгэрэнгүй бөгөөд товчхон ярилцъя. За 1-р бүлэг дээр бол зохиолч маань өөрийнхөө хүүхэд насны амьдралынхаа талаар бичсэн байдаг. За номын зохиолчийн өөрийнх нь аав нь бол архины хамааралтай нэг уухаараа маш их агсан тавьдаг. Тэгээд нэг гэрээсээ гараа явахаараа 7 хоног, 14 хоног бол алга болчдөг ийм хүн байгаа. За ээж нь бол сэтгэл готралтай. Тэгээд аав нь согтуу ирээд одоо бие биеийг өвдөх ч юм уу гэх юм бол нойр нэмээ хэтрүүлээ дуучдаг, амиа хорлох орлогыг маш их хийдэг, бие муутай хүн байдаг ээж нь. За түүний эгч нь бол маш эрт ингээд хүнтэй суугаад яваад хүүхэд гаргасан ч гэсэн санхүүгийн нэлээд хэцүү амьдралыг туулж байгаад эрт нас барсан гэж бичсэн байдаг. За ах нь бол ямар нэгэн асуудал үүсэх юм бол шууд зүхтаждаг. Тэгээд гэрээсээ гарсан ч гэсэн сургууль дээрээ ер нь бол хүүхдүүдэд маш их дээрлэхүүлдэг ийм хүн байдаг. Тэгээд хүн маань өөрөө бол элбэнд маш сонирхолтой. Тэгээд аав нь нэг ийм элбийн хиймэл хуруу бэлгэлчихсэн байдаг. Тэгээд тэр хиймэл хуруугаа ингээл нүн элб үзүүлж явахдаа өөрийгөө бүр ингээл энэ дэлхийн баг хамгийн мундаг хүн юм шигээр мэдэрдэг. Тэр хиймэл хуруу нь элб үзүүлдэг зүйл нь бол өөрт нь ингээ маш үн цэнтэй зүйл байдаг. Тэгсэн чинь нэг өдөр тэр хиймэл хуруу нь алга болчдөг байхгүй. Тэгээд гэртээ ингээд бүр хайгаад олохгүй байсан чинь сүулдэ ер нь миний хиймэл хурууг ах аваад гараал явцсан юм байна. Ах авч гараагүй маа гэхэд ах ядаж хаана тэр хиймэл хуруу маань байгааг мэдж байгаа байхаа гэд тэгээ гэрээсээ гараад нөгөө ахыгаа хайгаад явдаг байхгүй. Тэгээд ахыгаа хайж явж байгаад нэг арай гэрээсээ хол нэг хэсэг рүү очисон чинь тэнд нь элбийн дэлгүүр нээгтчихсэн байдیں۔ Шинээр тэгээд өөрт нь элбийн дэлгүүрт ороод юм авах мөнгө байхгүй ч гэсэн ороод сонирхож үзье. Хиймэл хуруу ер нь байна уу гэдгийг харъя гэд тэгээд тэр элбийн дэлгүүр л ордог байхгүй. Тэгсэн чинь тэр элбийн дэлгүүрт нь Рут гэд нэг эмээ ганцаараа ингээд ном уншсан сууж идэв. Тэгэд хүү ороод нөгөө нэг танаад ийм хиймэл хуруу байгаа юу гэж асуусан чинь би сайн мэдэхгүй манай энэ элбийн дэлгүүрийг манай хүү ажилуултын хүү маань түр гарсан байгаа. Би түр ингээд хүлээгээд сууж ийна гэд чи тэгээд үзэж харж байгаа сонирхсан юм байвал надаас асуугаарай гэл. Тэгээд нөгөө Рут имээд нөгөө хүү нэг 12 настай хүү орж ирэл ингээл юм үзэж байгаа нь айгүй хөөрхөн санагдсан юм шиг байгаа. Тэгэл имээ чи яагаад ингээд элбэнд дуртай байдг юм бэ гэж асуусан байхгүй юу. Тэгсэн чинь
надад ингээд нэг зүйлийг бүр ингээд олон дахин удаа ингээд давтаж хийж байгаа тэр зүйлийг өөрийн болгоод эзэмших ингээд ур чадварыг өөрийн болгох надад таалагддаг гэд хэлдэг байхгүй юу. Гэхдээ дотроо болохоор үгүй штэ ингээд ил бүзүүлэхэр чи амар дөг харагддаг учраас би элбэн дуртай гэж дотроо бодож исэн ч гэсэн гадна талдаа болохоор ингээд тийм нэг аюу ухаантай хариулт өгдөг байхгүй. Тэгээд тэгсэн чинь ингээд нөгөө эмээ маань ингээд тэр хоёр ингээд ярилцаж байгаад сүулдэ нөгөө эмээ чинь нөгөө хүүд ингээд санал тавьдیں۔ Би чамд ингээд бүх хүслээ өөрийн болгох нэг юм шидэт аргыг жинхэнэ эд шидийн аргыг танилцуулъя. Гэхдээ би ингээд танаа нутагт ч юм бол байнга байхгүй би нэг 6-7 хоногийн хугацаатай л ирчихсэн байгаа. Чи над дээр өдөр болгон ирнэ гэх юм бол би чамд толгоон дотор ч байдаг бэрттэй чинь танилцуулж өгье. Тэр чиний хүсэл болгоны чи ингээд биелүүлэх хүч чадал ер нь бол чиний дотор ингээд байдаг. Тэрнтэй чинь би уулзуулах жинхэнэ аргыг зааж өгье. Гэхдээ энэ аргыг бол ингээд шууд сурчдаг юм биш. Чи тэр аргыг өөрийн болгохын тулд бол маш их давтах хэрэгтэй. Чи тэр хиймэл хурууныхаа давтлах сургалтыг хийж байснаасаа ч хамаагүй их маш их давтлах сургуулалт хийжээж өөрийн болгох боломжтой гэд хэлдэг. Тэгээд хүү болвол тгийгээ тохиролцоод угаасаа нэг 12 настай тэгээд гэр бүлийнхэн юм ороо босгаа учраас хүүг ер нь хаагур юу хийж явж байгааг ин хин ч ингээд тоодоггүй. Тэгээд хүү харин ч эсэргээрээ ингээд зуны амралтанд болж байгаа хийх ажилгүй байхад чинь уулзах хүнтэй очих газартай болсондоо баярлаад тгийгээд тохиролцдог байгаа. За тэгээд энэ номыг өмнө нь уншиж байхдаа болохоор ингээд зохиолч ингээл амьдрал энэ хүүрнэл рүү ингээл ороод маш гоё ингээд сэтгэгдэл төрөөл уншиж байсан боловч яг ингээд 2 дахь удаага уншсан чинь энэ ном дээр маш их гардаг үг нь маш их давтах хэрэгтэй, сургуулалт хийх хэрэгтэй, дадлаг хийх хэрэгтэй, давтах хэрэгтэй гэдэг үг бүр маш их гардгийн байлээ. Тэгэхээр тэр дөрвөн аргын талаар ингээд нэг удаа уншаал ингээд орхих биш. Тэр дөрвөн аргыг жинхнээсээ маш олон удаа давтаж, сургуурлаж, бидээ шингээж байж л хүсэл бэлэн шүү гэдгийг нэлээ ингээд сайн тодорхой бичээд өгсөн байсан юм байлээ. Нэг удаа уншихад бол анзаараагүй, хоёр дахь уншихад бол маш их давтах хэрэгтэй гэдэг үг бол маш их гарсан байгаа. За ингээд номын зохиолч маань Рут гэдэг эмээгээс ингээд өөрийнхөө толгоон дотор байгаа өөрийнх нь хүслийг биелүүлэгч тэр бэрдтэйгээ уулзах аргын талаар ингээд заалгахаар болдог байгаа. Энэ дөрвөн аргыг бол тэр Рут гэдэг эмээ маань 6-7 хоногийн дотор буюу нэг 42 хоногийн дотор л ингээд зааж өгсөн байгаа. Тэгэхээр 42 хоногийн дотор л ер нь бидээ ингээд бас суурлуулад сурчих ингээд боломжтой. За нэгдүгээр арга нь бол биеэ суллах арга байгаа. Бүх биеийнхаа ингээд булчин гэж суллах арга. За зохиолчийг бол Рут эмээ маань урдаа суулгаж байгаад чи өөрийгөө баг ингээд салхинд хийсэж байгаа навч юм шиг ингээд төсөөлөө гэдэг бие судлах аргыг зааж өгдөг. За тэгээд хөлнийхөө хуруунаас ахуулаад хөлнийхөө хуруг суларч байгааг мэдрээ. Тэгээ шагаагаа суллаад шилбээ суллаад гих мэтчлэнгээр ингээд дээшигээ яваад бүх бие эрхтнүүдээ ингээд суллах дасгалыг эхлээд хийлгүүлдэг байгаа. За энэ маань ингээд ямар ач холбогдолтой юм бэ гэхээр бид нөгөө нэг одоо даал тухамсардаал ингээд өөрийнхөө хүслийг ингээд оруулах гал байгаа штэ тий. Тэгтэл бид нөгөө бие маань ингээд сандарсан ч юм уу, стресстэй ч юм уу, булч маань ингээд чангарчихсан байх юм бол бидний тархичин өөрөө нүдгүй штэ тий. Тархи маань бол ингээд гавлын ясан дотор байгаа. Тийм учраас бид одоо аюултай нөхцөл байдалд байгаа мó, тайван нөхцөлд байгаа мó гэдгийг маань бидний мэдрэмжээр ингээд тархи маань мэдэрдэг юм байна л да. Бид өөрсдөө ингээд бие чангалал суудсан эсвэл нэг айц мэдрэх ч юм уу те тиймэрхүү мэдрэмжтэй байх юм бол тархи маань аюултай нөхцөл байдалд байгаа юм байна. Тийм учраас биеийг зугт эсвэл тэмц төрөлд ингээд тулалдааны бэлэн байдалд биеийг оруулах ёстой юм байна гэд тэгээд тулалдахад хэрэггүй одоо суралцах ч гэдэг юм уу те бие дахин нөхөн сэргээгч гэдэг юм уу парасимпатик мэдрэлийн системийг маань ингээд унтраагаад симпатик тийм одоо ингээд дайны бэлэн байдал руу бидний биеийг ингээд оруулчихдгийн байна л да. Тэгэхээр нөгөө нэг тархи маань дал тухамсар маань бол ямар нэгэн мэдээллийг хүлээж авахгүй гэсэн үг шүү дээ тий. Тийм учраас тархиндаа ингээд ямар нэгэн аюултай нөхцөл байдал биш тайван амгалан нөхцөл байдал байна гэдгийг ойлгуулахын тулд бүх бие ингээд суллах хэрэгтэй байлээ. Ингээд бие сулна гэдэг нь тархи маань нүдгүү гэдэг ааштай тий. Тийм учраас ингээд та мэдрэмжээрээ одоо удаан амьсгалаад ер нь бол ямар нэгэн аюултай нөхцөл байдал байх юм бол хүн чинь амьсгаад дээ шүү дээ тий. Харин удаан тайван амьсгалж байна гэдэг нь та тархиндаа ямар ч аюул асал байхгүй байна. Миний амь нас одоо ямар ч аюулгүй байна, тайван байна гэдэг ингээд мэдрэмжийг дохиог ингээд тархиндаа илгээж байгаа юм байлээ. За ингээд тархи маань бүх юм аюулгүй байгаа юм байна гэдгийг одоо ойлгочих юм бол тайвшраад бие маань дахин нөхөн сэргээгээд одоо бясалгал хийгээд ирүүл боллоо гэсэн хүмүүс маш их байдаг шүү дээ тий. Тэр маань бие ингээд тайвшруулчихж байгаа учраас тархи маань одоо тулалд тэмц гэсэн тэр гормоосоо гараад өөрийгөө ирүүлжүүлэх горим руу дахин сэргээх, нөхөн сэргээх, шин зүйл сурах одоо тэр горим руугаа ингээд шилжиж байна гэсэн үг. Тэнгүүд бид нар чинь
ингээд тархиа өөрчилнө гэд байгаа учраас тархиндаа далд ухамсараа дахин програмчлана, тархиа дахин сургана гэж байгаа учраас тэр дахин сурах горимлуу нь оруулахын тулд нэгдүгээр шатн дээр бол ингээд бие маш сайхан суллах ёстой гэсэн байсан. Тэгээ номын зохиолч маань бол 10 хоног 1 цаг өдөр болгон 1 цагаар 10 хоногийн турш ингээд бие суллах энэ дасгалыг хийгээд бие сулж сурдаг байгаа. Хэдийгээр зохиолч маань 12 настай байсан ч гэсэн гэр бүлийн тийм нэг маш олон асуудалтай учраас энгийн үед байнга л ингээд нэг твцсэн, булчингаа чангалсан, сандарсан, айсан, стресстэй тийм биетэй байсан гэж өөрөө бичсэн байлээ. За ингээд бие суллаад сурсныхаа дараа хоёрдугаар алхам бол бодлоо хазаарлах арга байгаа. Тэгэхээр энэ нь бол нэг төвлөрөх бясалгалыг зааж өгч байгаа юм л да тий. Ямар нэгэн зүйл дээр ингээд төвлөрөөд амьсгал дээрээ ч юм уу төвлөрөөд эсвэл лааны гэрэл рүү харж төвлөрөөд ч юм уу ямар нэгэн зүйл дээр төвлөрөх аргыг зааж өгдөг. Ингэж ямар нэгэн зүйл дээр ингээд бүх оюун бодлоо нэг зүйл дээр ингээд төвлөрүүлснээрээ бидний тархи чинь нөгөө нэг байнга л өнгөрсөн лүү ч юм уу ирээдүйлүү ч юм уу ингээд байн өсчөж байгаа энэ олон нэг ингээд хөрсөн хөнгөн бодлоо дундаас далд ухамсартаа бодол оруулъя гэвэл энэ олон ингээд чимээ шууганыг унтраах ёстой юм байна л да. Тэгээд ингэж унтраахын тулд нэг зүйл дээрээ ингээд төвлөрөх хэрэгтэй байдаг. За ингээд нэг зүйл дээр төвлөрөөд бодол санааныхаа тэр дуу чимээ өнгөрсөн лүү өсчээд ирээдүйл өсчээд байгаа тэр болгоныг унтраасныхаа дараа л бид нэр ингээд далд ухамсартаа бодлоо ер нь бол ингээд оруулах боломжтой юм байлээ. Тийм учраас хоёрдугаарх нь бол бодлоо хазаарлах арга буюу төвлөрлийн бясалгыг зааж өгдөг. За зааж өгж байгаа 3 аргыг хэрэгжүүлж болно гэдэг. За нэгдүгээрт бол амьсгал дээрээ төвлөрнө. За амьсгал дээрээ төвлөрөхөд хэцүү байвал лааны гэрэл харж болно. Тэгэхээр яг ингээд нүдэн анаад амьсгал дээрээ төвлөрнө гэхэр чинь нүдэн анж харж ингээд бас л ингээд юм хум төсөөлөд үсчээд авах боломжтой шүү дээ тий. Харин бодит бит зүйл харах юм бол арай амархан байдаг. За энэс бүр амархан арга нь бол тарин унш харах цаг гэж зааж өгдөг. Тарин гэж нэрлэж байгаа боловч ямар нэгэн үг авиаг гаргана л гэсэн үг. Тэгэхээр бидний ингээд бодол ингээд хит өх үсчээд байгаа учраас зүгээр нэг зөв бодит зүйл дээр төвлөрөхөөс илүүгээр бас амаараа ингээд дуу авиа гаргах юм бол одоо илүү бодлоо ингээд хянах боломжтой гэсэн үг шүү дээ тий. Тэр нөгөө дуу авин дээр анхаарлаа төвлөрүүлж байгаа учраас. За номын зохиолч маань бол бүр маш хөгжилтэй нөгөө руу тийм ээ чи ингээд ямар ч хамаагүй ингээд өөрийнхөө тарин болгох нэг үгийг ингээд хэлж болно. Тэр үгээ хэлээд тэгээд ингээд бодол чи ингээд нисэх юм бол тэр үгээ хэлээл ингээд дахиад бодлуудаа буцаагаад авчираад авах хэрэгтэй гэд зааж өгдөг байхгүй. Тэгээд тэгсэн чинь номын зохиолч маань болохоор нэг охинд сайн болчтой. Тэр охиныг Крис гэдэг байхгүй. Тэгээд Крисийг хэлж болж байна. Тэгснээ нүдэнд нь бариул харагдсанаа Крис бариул гэл ингээл удаанаар хэлээл ингээл анхаарлаа төвлөрүүлдэг байхгүй. Тэгэхээр тарин гэж байгаа боловч ингээд таны дуртай ямар ч хамаагүй үг байж болно. Гол нь тэр үгнийх нь угаасаа утга нь нэг хамаагүй. Гол нь та тэр үгийг хэлж байхдаа л бодлоо өөр зүйлс рүү өсчүүлэлгүйгээр өөр дээрээ ингээд буцаагаад авчирж байна гэсэн үг. Тэгэхээр амьсгал дээрэж төвлөрч болно эсвэл нэг зүйл рүү ширтээд тухайн зүйл рүүгээ ч гэсэн ингээд төвлөрч болох байгаа. Тэгээ 12 настай хүн маань бол ингэж бодлоо нэг зүйл дээр төвлөрүүлэх нь төвлөрлийн бясалгалыг сурахад бол 21 хоногийг ингээд зарцуулсан гэдэг. Тэгээд нэгэнд сурсныхаа дараа бол өдөр болгон 20-30 минут энэ зүйлийг ингэж төвлөрөх бясалгал хийхээ одоо бол ингэж дасгал сургуультаа хийсэн гэдгээ. За тэгээд хожим нь өөрөө хэдийгээр ингээд гэр бүлийн ийм одоо ороо бусгаа ч юм уу те тэгээд дээрэс нь сурж байгаа сургууль мургуулынханд багш нар нь өөрийг нь тоодгүй гих мэтчлэнгээр ингээд маш олон асуудалтай байсан ч гэсэн ингээд төвлөрлийн бясалгалыг бодлоо ингээд хязгаарлаад нэг зүйл дээр төвлөрөх энэ аргыг суралцсныхаа хүчинд бол номын зохиолч маань дараа нь ангаахын сургуульд ороод тэр хүнд хэцүү даалгавруудыг бол төвлөрөөд сурчсан учраас тэр болгоныг бол ингээд маш амархан хийдэг. Тэгээд тэрнийхээ хүчинд ч гэсэн бас нэлээ ингэж амжилттай явсан тухайга бас бичсэн байдаг. За 3 дахь нь болохоор зүрхээ нээх арга гэж байгаа. Тэгээд зүрхээ нэхтэр бол одоо руут эмээ маань бол зааж өгтөө чи ингээд өөрийгөө хайрал, за гэр бүлийнхнийгээ хайрал, тэгээд ингээд нүдэн анаад нөгөө бясалгалаа хийж байхдаа хайртай зүйлсүүдэд төсөөлөөрөө, за мөн чамд ингээд хор хохирол учруулж исэн, чамаа гомдоож исэн хүмүүсийг ч гэсэн уучлаад эцсийн эцэст бол чамаа гомдоож байгаа хүмүүст бол өөрсдөө сэтгэл зүрхэн дотроо маш их шарахтай учраас л чамаа гомдоосон тийм хүмүүс байдаг. Тийм учраас чи тэднийг уучлаад тэднэрс хамгийн сайн сайхныг хүсээд хайрыг мэдрээрээ гэдэг ингээд бясалгаж байхдаа энэ болгоо ингээд хайрыг, аз жаргалыг, талархлыг мэдрэх ёстой шүү гэж ингээд зааж өгдөг байгаа. Тэгээд энэ зүрхээ нээхийн дараа болвол би чамд ингээд яг жинхэнэ зорилгоо үнэхээр бодит болгох аргыг зааж өгнө гэдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө хүү маань 12 настай хүү учраас догтлоод юун зүрх мөрхөө нээх вэ? Тэрний оронд үүний дараа зорилгоо бодит болгох аргыг надад зааж өгөх юм чинь гэл нөгөө руу тийм ээ те. Зүрхээ нээхийг би сурцсан би зүрхээ
зүрхээ нээцэн гэл ингээл сандраал нөгөө дараагийнхаа аргыг сурахгаал яарад байдаг. Тэгээд ингээд ер нь бол зүрхээ нөхийг ингээд жоохон хайчдаг байхгүй юу. Гэхдээ ингэж зүрхээ нэхтэр болвол ингээд хайртай хүмүүсийгээ төсөөлөөд тэднэрт ингээд аз жаргалыг хүсээд өөрийгөө ч гэсэн хайрлана гэдэг чинь маш өндөр юм давтамжтай эерэг сэтгэл хөдлөлийг мэдэрнэ гэсэн үг шүү дээ, тий. Тэгээ бидний далд тухамсар бол зүгээр нэг энгийн бодлыг биш, сэтгэл хөдлөлтөй хавсарсан бодлыг хүлээж авдгаа гэдэг. Тэгээд ялангуяа тэр сэтгэл хөдлөл дундаа бас нам доор давтамжтай тий үзэн ядсан, атаархсан тийм нам доор давтамжтай сэтгэл хөдлөлөөс илүү өндөр давтамжтай сэтгэл хөдлөлтөй та өөрийнхөө хүсэл бодлыг нэг нийлүүлэх юм бол бүр жинхэнэ далд тухамсарт ороод тэр огторгоо ертөнц рүү илгээгдээд хүсэл маань бодит болох боломжтой. Тийм учраас эерэг сэтгэл хөдлөл, хайр, талархал, дүүрэн байхдаа тэр өндөр давтамжтай сэтгэл хөдлөлийг мэдэрч байхдаа хүслээ та төсөөлж бодох ёстой гэж бас заадаг. Тэгээ бас нөгөө нэг юун дээр тархиа өөрчил, амьдралаа өөрчил ном дээр ч гэсэн ингээд яг бодит судалгаа туршилтын талаар ч гэсэн бичсэн байдаг. Тэрэн дээр болохоор ингээд усны ийм бүтцийг хүмүүс ингээд бодлоороо өөрчилж чадах нь гэдгийг ингээд 3 багт хуваагаад туршсан байдаг байхгүй. Тэгсэн чинь нэгдүгээр баг нь болохоор зүгээр л ингээд зөвхөн бодлоороо энийг ингээд би одоо бүтцийг нь өөрчилнө гэж ботсон байдаг. Хоёрдугаар баг нь болохоор маш өндөр хайр, халамж, анхаарал, тэр одоо сайхан мэдрэмжүүдийг мэдэрч байхдаа тэр усны бүтцийг өөрчилнө гэд ботсон байдаг. Тэгсэн чинь яг хариу нь бол тэр өндөр давтамжтай, өндөр яг сэтгэл хөдлөлтөй аз жаргал, хайр, талархлыг мэдэрч байхдаа бодох юм бол юмны бүтцийг бүр ингээд өөрчлөх бодол маань ер нь бол ийм хүчтэй болдгийм байна гэдгийг бас тэр ном дээр ингээд туршилт тийм судалгааны талаар бичсэн байдаг. Тийм учраас зүрхээ нээгээд ингээд бясалгаж байхдаа эхлээд нэгдүгürt бие сулалцсан, хоёрдугаарт бодлоо ингээд нэг зүйл дээр төлөвлөсөн, гуравдугаарт бол тийм эерэг сэтгэл хөдлөл мэдрэмжийг мэдэрснийхаа дараа дөрөвдүгээр алхам руу орох юм билээ. За дөрөвдүгээр алхам гэдэг бол нөгөө зорилгоо тодорхойлох, төсөөлөх хэрэгтэй шүү дээ, тий. Бидний тарих бол бодит байдал төсөөлөл хоёрыг ялгахдаггүй. Тийм учраас та нэг зүйлийг маш олон удаа төсөөлөх юм бол тарих маань тэр зүйлийг таныг хийж байна гэж бодоод тархины маань дотор болон нейрон холбоосууд нь өөрчлөгддөг байгаа. Тэгэхээр маш олон удаа одоо гарны дасгал хийж байна гэж төсөөлөх юм бол тархин дотор маань үнэхээр гарны дасгал хийж байгаа юм байна гэж бодоод шинэ ингээд одоо нейрон холбоос үүсээд дараа нь та гарны дасгал хийхэд илүү амархан ч юм уу, гар чинь илүү хүчтэй болох ч юм уу. Үнэхээр яг төсөөлсөний дагуу ингээд тархин дотор маань нейрон холбоосууд үүсэж байдгаа гэдгийг бол баталсан байдаг. Үүнийг бол нейропластик буюу тархины уян хатан чадвараа гэж хэлээд байгаа шүү дээ. Тийм ч учраас тамирчид ч байна уу, урлагийнхан ч байна уу, өөрийнхөө хийх гэж байгаа тэр дүр зураг дасгалаа тархин дотроо асар олон удаа төсөөлсөн байдгаа гэд тэгдэг байгаа. За тэгээд төсөөлөхдөө анхаарах зүйл нь гэх юм бол намын зохиолч маань өөрөө төсөөлж юу хүсэж чинь хүсэж байгаа зүйлээ авцсан байна. Яг одоо өөрт чинь байна гэж төсөөл гэдгсэн чинь зохиолч маань болохоор юм машиныг төсөөлөхд болохоор өөрийгөө машин унаад явж байгаа ингээд хөндлөнгөөс өөрийгөө харж байгаа яг кино үзэж байгаа юм шиг төсөөлдөг байхгүй. Тэгсэн чинь руу тэмээ маань болохоор ингэж чи өөрөө кино үзэж байгаа юм шиг төсөөлж болохгүй. Яг өөрөө дотор нь орцсон байна гэж төсөөлөөрөө гэдэг. Бид нар төсөөлөхдөө бас ингээд хажуу талаас нь өөрийгөө харж төсөөлөх гээд байдаг шүү дээ, тий. Тэгсэн чинь эсрэгээрээ бүр дотор нь яг ороод хэрвээ та өөрийгөө хүссэн машинаа унаад явж байна гэж төсөөлөх юм бол тэр машин дотроо та суучихсан байгаа. Тэгээ бид нар чинь өөрийгөө харддаг шүү дээ, тий. Бидний орчин тойрны хардаг. Тийм учраас чи үнэхээр өөрийгөө суудсан явж байна гэж төсөөлөх юм бол чиний ойр орчинд байгаа юмнуудыг харах ёстой. Тийм учраас дотроос нь төсөөлөх хэрэгтэй шүү. Тэгээд анхандаа шууд тодоор төсөөлж чадахгүй байсан ч болно. Баг багаар тэр дүр зурагч нь төсөөлөх тусам чинь томрох болно гэдгийг ингээд зааж өгдөг байгаа. За мөн ингээд зорилгоо олон удаа төсөөлөх нь бас ямар ач холбогдолтой вэ гэхээр бидний тархин дотор бол RAS гэсэн систем байдаг. За энэ систем нь бол ер нь бол тархины одоо мэдээллийг шүүх үүрэгтэй байдаг. Одоо бид нэр ингээд секундэд хэдэн сая бит мэдээллийг ингээд хүлээж авч байгаа ч гэсэн тэр болгоныг ил ухамсараараа анзаарах юм бол бараг тархи маань ачаалаад илэхгүй галзуурах байгаа. Тийм учраас энэ RAS гэдэг систем маань болохоор энэ олон мэдээлэл дундаас танд чухал гэсэн мэдээллүүдийг авч үлдээд үлдсэн мэдээллийг нь бол далд ухамсар маань та өөр анзаараачгүй байж итэл далд ухамсар руу маань тэр мэдээллүүд орж байдаг байгаа. Тэгэхээр маш олон удаа дасгал хийнэ гэдэг нь энэ RAS системээ та өөрөө дахин програмчилж чинь гэсэн үг. Юуг нь би өөрөө анзаарахын, юуг нь анзаарахгүй үлдээх юм бэ гэдгээ энэ RAS системийнхаа энэ фильтрт нь юу та өөрөө ингээд дахин кодлж чинь гэсэн үг байхгүй юу? За жишээ аваад үзэх юм бол та одоо ингээд гудамжаар явж илаа гэж бодъё л та гудамжинд маш олон хүмүүс ингээд тантай зөрөөл алхаал. Гэхдээ тэр олон хүмүүсийг та танихгүй учраас энэ
энэ RAS систем чинь тэр хүмүүсийг та танихгүй учраас анзааруулахгүй ингээл таны хажуугаар явуулаад байгаа. Тэгтэл таны гэр бүлийн хүн чинь гинт таны урдаас гараад ирлээ гэж бодъё. Та уул нь манай гэр бүлийн хүн урдаас гараад ирнэ шүү. Тэгэх юм бол би тэрийг анзаарах ёстой шүү гэж огт бодоогүй. Зүгээр л алхаж исэн. Тэгтэл гинт гэр бүлийн чинь хүн гарч ирээд буюу танд танил чухал зүйл гарч ирэнгүүт RAS систем маань бүх анхаарлыг тэр хүн рүү шууд явуулж байгаа. За олон хүний зураг харсан ч гэсэн та өөрийнхөө царайг төрүүлж харддаг шүү дээ, тий. Тэгэхээр энэ мэтчлэнгээр RAS гэдэг энэ систем маань танд чухал танил зүйлсүүдийг мэдүүлж идэг, бусдангийн өөрөө анзаараагүй байж ил хайчдаг байгаа. За тэгэхээр ингээд маш олон удаа төсөөлнө гэдэг нь та өөрөө тархиндаа энэ зүйл бол надад чухал зүйл шүү. Энэ зүйлтэй холбоотой зүйлсүүдийг надад мэдүүлээрэй. Харин холбоогүй зүйлсүүдийг ингээд далд тухамсарлуугаа явуулчих болно гэд ингээд кодлж ийн гэсэн үг байхгүй юу? Жишээ нь та одоо Америкт тэтгэлэгтэй явахыг хүсэж байлаа гэж бодъё л да. Тэгээд би Америк руу тэтгэлэгтэй явна гэл ингээд маш олон удаа ингээд төсөөлсөн гэж бодъё. Тэгээд маш олон удаа төсөөлсөн учраас тархи маань нэгэнт энэ бол ингээд миний эзэнд чухал зүйл юм байна гэдгийг ингээд ойлгоцсон гэсэн. За тэгэнгүүт тэр өрөөний буланд Америк явах талаар ярьж байлаа гэж бодоход таны чих сонсноо гэсэн үг. Тэгэл ойр орчинд чинь Америк явах боломж юу вэ? Америк явахтай холбоотой зүйлсүүд юу вэ? Тэр болгоныг танд маш тодор харуулна гэсэн үг. Харин эсвэргээрээ та би Америк явна гэж юу ах вэ? Би Америк явахгүй гэж боддог бол таны хажууд хоёр хүн Америк явах 100% тэтгэлэг боломжийн талаар ярьсан ч гэсэн тархи маань тэрийг нэх чухал гэж хүлээж авалгүйгээр далд ухамсарлуу чинь шидчихнэ гэсэн үг юм байгаа. Тийм учраас нөгөө нэг та өөрөө хүсэж байгаа зүйлээ маш олон удаа бодох юм бол тэр чинь ингээл гинт нэг огторгоо ертөнц танд туслаад ингээл гинт шинээр ингээл юм зүмсийг таны өмнө ингээд гаргаж ирээд байгаа юм шиг хэрнээ эсэргээрээ тэдгээр зүйлсүүд бол бүгдээрээ байсан ч гэсэн та өөрөө тархиндаа юуг анзаарахын юуг би хармаар байгаа юм бэ гэдгээ та өөрөө олон удаа төсөөснийхөө хүчинд тархиндаа ингээд шинэ кодыг үсгэж гэсэн үг байхгүй. Энэ зүйл бол надад тустай чухал зүйл, энэ зүйлийг би хүсэж байна. Тийм учраас энэ зүйлтэй холбоотой энийг биелүүлэх аргуудыг надад ертөнцөөс олж ирээ гэх тийм RAS системээ та өөрөө колж чинь гэсэн үг байхгүй. Тийм учраас нөгөө 2 дугаар бүлэг дээр тарих гэдэг чинь маш хүчрэхэг эрхтэн шүү гэд байгаа нь та өөрөө хүслээ тархиндаа оруулаад кодлож чадах юм бол тэр хүслийг чинь биелүүлэх арга замыг энэ ертөнцөөс олоод ирнэ гэсэн үг байгаа. Тийм учраас номын зохиолч маань бол энэ зорилгоо төсөөлөх аргыг болвол насан туршдаа өдөр бүр өглөө оройд 10-аас 30 минут ингэж төсөөлж тархиа дахин ингэж ажилуулдаг байсан гэж бичсэн байлээ. За ингээд тэгээд руут маань энэ 4 аргыг хүүд зааж өгөөд тэгээд өөрийнх нь тэр нутагт ингээд амрах хугацаанд дуусаад тэгээд буцаад явдаг байгаа. Тэгээд номын зохиолч маань бол 12 наснда энэ 4 аргыг ингээд маш сайн ингээд хэрэгжүүлээд руутыг явсан ч гэсэн өөрөө бие даагаад маш сайн хэрэгжүүлдэг. Ялангуяа тэр зүрхээ нээх гэдэг аргыг нь сураагүй ч гэсэн нөгөө 3 аргыг бол өглөө оройд өдөр болгон ингээд хэрэгжүүлдэг байсан байгаа. За 2 дугаар бүлэг рүү орохоос өмнө нэг мэдээ дуулгая. Тэр нь болохоор манайх скул дээр Чинад гэд манай community нэгдсэн байгаа. Тэгээд Чинад гэдэг нь өөрөө хязгаарын цаана гэсэн утгатай юм эртний монгол үг байгаа. Тэгээд яагаад ингэж community-га Чинад гэж нэрлэх болсон бэ гэхээр бид нэр өөрсдөө хүсэл мөрөөдөлтөө хүрэхийг хүсэж байгаа шүү дээ. Хүсэл мөрөөдөл буюу одоо байгаагасаа өөр үр дүнд хүрэхийг хүсэж байгаа. Тэгтэл өөр үр дүнд хүрэхийг хүсэж ивэл өөрийнхөө хэл хязгаарыг даваад тухтаа бүсээсээ гараад одоо өөрийнхөө хязгаарыг даваад өөр зүйл хийж ижил өөр үр дүнд хүрнэ гэдэг санаагаар хамтдаа өөрсдийнхөө хязгаарыг давъя гэдэг санаагаар ингээд хязгаарын цаана Чинад гэж нэрлсэн байгаа. Тэгээ одоо бол ингээд Чинад хязгаараа давах 1-р шат гэсэн хичээл маань бол ингээд баг ороод дуусч байгаа. Тэгээ бүх хичээлүүд нэг хадгалагдаад явдаг. За тэгээд эх сараас бол би өөрөө өөрийнхөө амьдралынхаа эзэн гэсэн юм 30 хоногийн 7 сарын бясалгалыг бас ингээд эхлүүлж байгаа. Тэгэхээр одоо өөр цагийн бүсээс бас нөгөө манай community-д хүмүүс элсэж орж байгаа учраас энэ 30 хоногийн бясалгал маань бол бүгдээрээ бичлэг хэлбэрээр орчин. Тийм болохоор хизээч хамаагүй та өөрөө өглөө оройдоо өөрийнхөө цагтаа тааруулаад бясалгалаа бас ингээд хийгээд явах боломжтой. Тэгээд би community-ийнхаа нэгдэх линкийг болохоор доор тайлбар хэсэг дээр үлдээчээ. Тэгэхээр та ороод линкээр нь ороод дэлгэрэнгүй бас ингээд танилцах боломжтой байгаа шүү. За үргэлжлүүлээд номын 2 дугаар бүлэг дээр бол номын зохиолч маань өөрийгөө дайчлаад одоо энэ руутын 4 аргаас гадна бас нөгөө төвлөрөх бясалгалыг маш сайн хийснийхаа хүчинд тархиа маш сайн хөгжүүлээд ер нь бол анагаахын сургуульд ороод тэгээд эмч болдог байгаа. Тэгээд эмч болсныхоо дараа ч гэсэн одоо энэ 4 аргаа хэрэгжүүлсээр байгаад маш олон эд хөрөнгийг ер нь бол маш ихээр ингээд цуглуулдаг. Тэгээд 40 гаруй наснда бол аль хэзээний 75 сая долларын хөрөнгөтэй ийм хувийн аралтай нисдэг тэрэгтэй ингээд тэр бомтон болчихсон байдаг байгаа 2 дугаар бүлэг дээрээ. За гэхдээ 2 дугаар бүлэг дээр нөгөө зүрх сэтгэлээ нэ гэдэг тэр
тэрийг ингээд хэрэгжүүлж чадаагүйгээсээ болоод зүгээр л яг ингээл тарихаараа хүссэн болгоно өөрийн болгоно гэл хүссэн лүгээ ингээл хүсэл зорилголуугаа тэр ингээл төсөөлөд ахаар чинь өөрөө энэ зүйлийг би хэрэгжүүлж чадахгүй юу гэсэн юмарч эргэлзээ байхгүй гэсэн үг шүү дээ. Тийм учраас маш зоригтойгоор дайчнаар дайрсараагаал хүссэн болгоно ер нь бол өөрийн болгож авдаг байгаа. За гэхдээ хүссэн болгоно ингээд өөрийн болгоод явж байсан ч гэсэн 2 дугаар бүлгийн төгсгөл дээр бол ингээд гэр бүлээсээ салчихсан, эхнэрээсээ салчихсан, охиноо өнчрүүлчихсэн. Тэгээд 3 дугаар бүлэг дээр сэрэгтэй болол бүр ингээд хажууд нь байгаа эмэгтэй хүнийхээ нэрийг нь ч мэдэхгүй байдалтайгаар ингээд сэрдэг. Тэгэхээр ингээд жоохон шоуны амьдрал ингээд бас орсон гэсэн үг. За тэгээд 3 дугаар бүлэг дээр ингээд ер нь эдийн засгийн хямрал болох үеэр өөрийнх нь нөгөө 75 сая долларын үнэтэй ингээд хувьцаа байхгүй болоод ерөнхийдөө бол ингээд 2000 оны ихээр дампуурсан юм байлээ номын зохиолч маань. За гэхдээ ингээд дампуурсан ч гэсэн нөгөөдөг чинь ингээд өөрөө ойлгоод зүрх сэтгэлээ нээх хэрэгтэй юм байна. Миний тархиараа бодлороо ингээд хүсэж байгаа зүйл болгон надад ач тустай гэсэн үг биш юм байна. Зүрхээ нээж вэж энэ хүсэж байгаа зүйл минь үнэхээр зөв зүйл юм уу? Зүрх гэдэг бол луучин гэдэг аахгүй. Тэгэхээр энэ одоо үнэхээр хүсэж байгаа зүйл маань үнэхээр надад хэрэгтэй юм уу гэдэг ингээд зүрх сэтгэлээ бас ингээд сонсох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгодог. За ингэж ойлгосныхоо дараа нөгөө дампуурсан штэ. Дампуурсан ч гэсэн нөгөө өөрөө маш их ингээд их мөнгийг хандуулнаа гэд ингээд гарын үсэг зурцсан байдаг. Тэгсэн чинь хуульчин залгаад таны ингээд хандуулахаар болсон мөнгө чинь одоохондоо ингээд нөгөө шилжүүлэгдээгүй байгаа учраас та одоо бол ингээд цуцлах боломжтой байна. Энийгээ цуцалчих юм бол та урдных шиг тийм амар тэр бумтан болохгүй ч гэсэн ерөнхийдөө дампуурлаас бол гарах боломжтой хэмжээний мөнгө байна. Тийм учраас та энийг цуцлах уу гэж залгадаг. Тэгсэн чинь зохиолч маань бол сүүлийнх нь хөрөнгө байсан ч гэсэн үгээ би хэлсэн амдаа хүрээд хандаа өргөнөө гэд тэгээд хандаа өргөдөг байгаа. Тэгээд хандаа өргөснийхоо дараа болохоор өөрөө дахиад ингээд тгээс эхэлдэг. Тэгээд тгээс эхэлж байгаа ч гэсэн маш чадварлаг тархины мэс засалж учраас өөрийнхөө тархины засалчаараа ингээд ажилдаг. За тэгээд бүр ингээд хүнийг хайрлах, бусад хүнд туслах гэсэн энэ нинжин сэтгэл чинь бүр ингээд хүний эрүүл мэндэд ч гэсэн бүр маш чухал нөлөө үзүүлдэг юм байна штэ гэдгийг ойлгоод тэгээд сүүлдээ бүр Далай ламтай хамтраад Стэнфордын их сургуульд ийм энэрэнгүй сэтгэлийг судлах ингээд төвийг байгуулдаг байгаа. За гэхдээ маш харамсалтай номын зохиолч маань бол 2025 онд нодлон жил ингээд нас барсан юм байлээ. Тэгээд өмнө нь энэ номыг нэг уншаад ярьж байхад бол тухайн үед бол амьд байсан. 25 онд нодлон жил бол ингээд нас барсан юм байлээ. За тэгээд номынхон дүгнэлт хэсэг дээр бол номын зохиолч маань энэ тарих зүрх хоёрыг ингээд хослуулах хэрэгтэй шүү. Тарих гэдэг бол танд хүссэн бүхнийг чинь ингээд өгч чадах маш хүчрхэг машин. Гэхдээ энэ машин ухраас өөрөө ингээд зүг чигээ мэдэхгүй. Тэгэхээр зүг чигийг нь зөв танд тустайгаар хорвоо дэлхийд тустайгаар чиглүүлэх зүйл бол зүрх чин өөрөө луужин шүү. Тийм учраас маш хүчтэй машин байсан ч гэсэн буруу зүйл рүүгээ яваад ах юм бол та буруу газар л хурж очно гэсэн үг шүү дээ. Тийм учраас зүрх сэтгэлээ ингээд холбох хэрэгтэй. Тарих зүрх хоёрыг хослуулж байж л хүн гэж амтан жинхнээсээ бүрэн утгаараа аз жаргалтай амар амгалан амьдрах боломжтой шүү. Тийм учраас зөвхөн тархиа биш бас зүрх сэтгэлээ нээх хэрэгтэй шүү гэж номынхоо төгсгөл дээр бичсэн байсан. Тэгээд нөгөө бичлэгийн ихэнд хэлсэнчлэн энэ номыг би нэг удаа эхлээд уншихтаа бол анзаарч харж байгаагүй. Харин 2 дахь удаага сая уншсан чинь дасгал сургуульд маш чухал шүү. Маш олон удаа давтах хэрэгтэй шүү. Энийг өөрийн болгохын тулд сургуулалт маш их хийх хэрэгтэй шүү гэдэг үгийг бүр бараг л нэр 2 хуудас тутмын нэгэн дээр нь тэгэж бичсэн байлээ. Тэгэхээр саяны ингээл төсөөлөх юм бол бодит болох юм байна гэл ингээл хайчих юм бол ямар ч нэмэргүй шүү дээ. Харин тэр төсөөллийг чинь эхнээсээ бүр тархиа дахин програмчилж таны тэр төсөөлж байгаа зүйлийг чинь бодит бий болгохын тулд тархи маань ажиллах хэмжээнд дахиад өөрийнхөө бүтцийг өөрчлөх хэмжээнд хүртэл нь маш олон удаагийн давтамжтайгаар төсөөлж байж зүгээр нэг хоосон төсөөлөх биш зүрх сэтгэлээ нээгээд эерэг өндөр давтамжтай тэр эерэг сэтгэл хөдлөлтөй хослуулад тэгээ биеэ суллаад бас бодлоо хазаарлаа тий энэ шат дамжуулгуудыг нь бүгднгийн дамжаад тэгээд төсөөлж байж л ингээд биелүүлэх боломжтой. Тэгээ энийг бол шууд нэг доор ингээд хийх боломжгүй багаар бидээ дасгаад энэ дасгалуудыг та хийх ёстой шүү. Тэр дасгал сургалт маш чухал шүү гэдгийг бичсэн байлээ. Тийм учраас энэ номын бас эд шидийг нь та хүрчье гэж бодож байвал энэ одоо зааврынхын дагуу 4 алхмыг нь дараалалаар нь хийх нь. Гэхдээ маш олон удаагийн дасгал сургалтын дараа та эзэмших боломжтой. Гэхдээ нэгэнт эзэмших юм бол та амьдралаа бүрэн өөрчлөх боломжтой гэж бас ингээд бичсэн байлээ. За мөн та бас энэ сурсан бүх зүйлсээ ингээд хамтдаа хэрэгжүүлэхийг хүсэх юм бол та бас манай community-д нэгдэрэй гэж уриалж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.